За 19 зууны соён гэгэрүүлэгч Нобдит тадан арвжаагэд маань 1803 онд Шатхан аймгийн Гомберг бангийн шүү. Одоогийн Дорногов аймгийн Хувцас сумын хотод Шувуу шатдаг гэдэг газар мэдлэж 1857 онд 54 настай байхдаа жанчилж бурхны ордод хайж исэн байх юм аа. За энэ хүн амьдралын одоо наран тарихт байх хугацаанд нэг газар хийдэр байгуулъя. Ер нь ямар хөө газар байгуулахгүй, ямар хөө нэр төлөвгүй гэж өөрөөхөө багшаас асуусан. Гэтэл багш надад өөрөөс гэдэг нэрг олон модтой зүг хадалдан довтолгод сархатай ивэл газар байгуулаа гэж ингэж айлдчихээ. Ийм ч тэр өөрийн шинжээч эрүүд ойд болон бравадчдаган ачаас өгдөг. Энэ хэдийн баруун хайтгаар өрөөд ирсэн. Энэ хоёр дууны хоорондох талбай байгаа. Энд одоо нэг нөхөр өдрийн хадал дээрээс өдөр барьсан 3 тийш сахиур удаас нөхөр хэлж харагдаж байх юм. Тэгээ манай хотод маань ачаас зогсоод чамаа хингэдэг юм хүн чинь хэл татчих байгаа юм бэ гэж. Тэгвэл намайг одоо хилэн хормоо ичдэг хүндээ. Би бол одоо энэ цөлгөд байж юмаа. За чи яхаар цөлгөд байдаг. Тухайн үед 10 Монгол манч хоёрын хооронд явсан жижиг дээрэмддэг эсгүүд орж ирсэн болохоор. 10 Монголд удаад буцаж ячих юм бол нөхөр минь чи 10 Монгол удсан байна гэж нэмэлт татвараад. За энэ 10 Монгол удсан яаж мэдхүүгээр манжуудыг хэлээд ороод ирэх нь тэмээн хэл бүхэнд хонь гүргэл зүгэл явуулдаг. За энэ хонь гүргэл хатаад эргэж ичих юм бол за нөхөр минь чи 10 Монгол удсан байна. Одоо чамаас нэмэлт татвар авна. За энэ олсон олон хүмүүс нутгийн ядарсан ард түмэн өнгө таргаад чинь ийм л да шилэн сервис. За энэс сан болж одоо манжид баригдаж исэн гэрүү тулгадаад жисэрэг давхтай зарим энэ гадрын тавч солион дөрсөн байх юм. Ингээд одоо хэрээр гэр хийж цэцэр дээр хийж болын уснаас сундаа жангар холоод хээр татдаж манай маань хэлсэн. За энэ гадрын шинжээд үтсэн чинь одоо энэ зүү хай татыг хөрөмтж байгаа. Тэр урдуур нь ухаалж байгаа. Энэ дом толгой багшийн хийж байсан газар таарч байсан бай. А тухайн үед одоо сайртай голдсон тэр үедээ 180 хайлаа сургасан одоо ийм газар руу байж. Тэгэхээр энэ олон модон таарч байсан 3 сайрын хэвдэж байсан газар 3 тийш цохиуруу зоосон байсан учраас 3 зүгээс салдлах хэрэгтэй гэж 1821 онд Английнхаа давын дасан ил байгуулжээ. За энэ цаг мөчөөс хойш 1937 он хүртэл Хамби аймаг, Тойнгийн аймаг, Дөнхрийн аймаг, Номчин аймаг гэсэн 3 аймаг зүүхрээ баруун хүрээ гэж энэ зүүн төлөв тэр үедээ 80 гаруй сумдгонтой 560 гаруй дамтай болтон өргөж ирсэн юм л одоо газар байсан бай. За энд улааны шишин, шарын шишин хоёр эзээч одоо нэг дор байсан. Тэгвэл энэ хоёр шишин он хоёр өвсийг хостон байгуулж ирсэн байх юм. А тэгвэл 1990 оноос хойш энэ баруун талынхан над тарнууд улаан зүүн догоон шарах гэж хосон шиг байгуулж өнөөдөр хүртэл бид энэ үйл ажиллагаа явуулж ирж байгаа. Тэгвэл Монголын одоо анхны театр одоо энд байгуулж ирсэн байна. Саран хөх буюу намцд болох татсан гэж. За энэ театр зуны дун сарын шинэ нэгнээр бэлэн хүртэл одоо 30 хоног тоглодог. Бус тогсонд галбын гүн хий, шарилын хийж холин, дундгов аймгийн сүм хөврөд нүртэл нүүдлийн маягаар тоглоод явдаг юм байна. За тэгвэл энэ бүтээлийн цагаан сүм гэж байсан. Энэ Монголын урт чадрын бүтээлчд өөр уран бүтээл тавьдаг. Хэний уран бүтээл илүү тэр хүн олбог тавьж өгдөг. За энэ олбоор нь одоогоор юм тэр болор цомын эзэн байдаг, оны авраг байдаг, байгуулга авраг байдаг. Энэ хүний уран бүтээлийг гадаасаараа дүгнцэж чаддаг гэсэн бай. 200 мянган орчим номт одоо номын сан байгуулж ирсэн бай. Хошуу ноён гадна таттай бэлэг дурслын 1500-аар эд зүйлсэн энэ өрн өзмөр үедээ музей гэж байгуулж байна. Тэгвэл саран хөхөө театрын дараагийн залуу болсон хүчний мэтгэл хөөхтийн тацартай сургууль байгуулж ирсэн. За энд нь самчин, дохиочин, бужигчин, дуучин мэрэгжлийн хан залуу болсон хүчнүүдийг эндээс бэлтгэж байсан. Ийм ч Шатхан аймгийн Гомберг бангийн хөшүүн өөрөө сан тамир хийдэг тухайд соёлын том болтон өргөж байсан байх маа. А тэгвэл анхдагч бүхэн энэ байсан гэж үздэг. За энэ миний хувийн үзэл бодоо шүү. Өнөөдөр манай түүх судлаач ардын хөслөн жилдээс хойш боловсролын байгууллагын 50 жилийн өмнө номон сан байгуулсан 50 жилийн музей байгуулсан ойлуудын тэмдэг гэж. Тэгвэл энэс чинь өмнө анхны театр нь байж анхныхан номон сан анхныхан музей хөтөл байсан байна. А тэгвэл тэр хилээ хормоо гэдэг хүнийг ч гэсэн би өнөөдөр гээд үзгээд. Тэр үед толгойтой эремчийн шилэн сэрээс болж би өнөөдөр гээд бодох манай анхны хилгалийн бодлого баримтсан анхдагч татвар албан анхтайч гэж хэлж болох юм. За хоёрдоо бүсгүй хүн гэдэг утгастай богино бодлого гэж үздэг байсан байна. Ийм ч толгойд тэш харах хөвчээр хилээ байсан сурын болсрын юм чивж. Эрэм бод гэрэн тас болж авсан энэ цаг үеийг бүсгүйчүүдийн одоо эрхчлээ өргөж тавьжсэн байх. Тийм ч учраас энэ хосовог бүсгүйчүүдийн сүлд буюу хямрав гэж их хоёр байл гэж. За тэгвэл бүсгүйчүүд мөн өнөөдөр эндээс нөр хөх зайдад нөр хөхтан гэдэг хань нөхцөл хань хрангуудыг буян шигцгээ өсдөг гэдэг. Энийг өнөөдөр сөөгөн өргөж бодаагаар хүчилдэг. Монголд сая 500 г хавхадруудын километр нутгийг төслөөр бүсгүй хүн тэрвоноор дээр гарч болох тэгж болох юм 20 тал байдаг штэ. Тэгвэл эрчүүд өнөөдөр яадаг вэ?
Аван хоноройдор чи дархтиж байдаг ангөргөл явж байдаг тань яг шиг чилээтэй дүүжил явдаг штэ. Тэгвэл бүсгүйчүүд байна. Эрчүүд тавхан дээрээс орхид тэрнэрээ толгойдоо дагахж байсан сууд байдаг байна. Тэгвэл хотод гэж бас хавьдаа бидний эргэж дарахыг өгч байсан агуу уралцалтай хүн байж энэ эргэж дарахыг чинь бид хэцүү байж яг гэж одоо бүсгүйчүүд одоо өнөөдөр нөгөө дураараа дөрөв чирүүлдэг газар байна. Тэгээд эрчүүд чигдэж машин доо бүсгүйчүүд одоо гацгаарай.